1992 оны 12 дугаар сарын 27 эхнэр бит хоёр охиноо үлгийдэн авсан өдөр. Төрөх эмнэлгийн гадаа аав нь чамайг ямар их догдолж хүлээсэн гэж бодно. Анх чамайг харсан мөчийг юутай ч зүрлэшгүй. Аав нь баярлаа. Өөлмар байсан ч эргэн тойрны хүмүүсээс санаа зовоод чадаагүй. Ингээд манай гэр бүл дөрүүлээ боллоо. Хүү гандаа маань дүүдээ Эрдэнэ чимэг гэдэг нэрийг хайрлаж хөөрч баярлаж байсан үе одоо ч аавынхын сэтгэлд саяхан мэт санагдаж байна. Аав нь охиноо хөдлөөд алхахдаа чиний төлөө бүх зүйлийг зориулнаа гэж өөртөө тангаргалсан. Цангинсан хоолойгоор өдөр бүр ааваа гэж дуудах нь амьдралын хамгийн хүнд хэцүү зүйлийг хоромхон зуур аз жаргалаар гэрэлтүүлдэг. Чамтайгаа тоглож, чамайгаа ээлгэж эрхлүүлэх нь миний амьдралын баяр баясгал байлаа. Өхөөрдөм хөөрхөн охин минь сургуулийн сурагч боллоо. Өдрөөс өдөрт ухаажих бяцхан өрмөн чамаас аав нь амьдралын үнцэн баяр баясгалыг үргэлж мэдэрсэн. Хүмүүс аавд нь чамайг үргэлж магтдаг. Ёстой л нэг аавынхаа ингэрийн тэмдэг байж билээ. Одгор сүрэнгийн шар охин үнэхээр сэргэлэн адтай гэж. Охин минь шүлэг зохиож, уралдаан тэмцээнд оролцож, аймаг улсын уралдаан тэмцээнээс олон шагнал авч, сум сургуулийнхаа шилдэг төгсөгч нь болж байж билээ. Сайхан охин минь чамаараа аав нь үргэлж бахархдаг шүү. Дээлийн минь ингэрт багтдаг байсан жаахан охин минь дээж өргөн зогсох айлын эхнэр гэрийн эцэгтэй боллоо. Миний охин сайн хүнтэй авчирсан. Сайн сайхан амьдарч байна. Амьдрал гэдэг уудам минь орчлон хань ижлээ түшиж тулж яваарай. Ингээд миний охин аавынхаа дээлийн ингэрээс гарлаа шүү дээ. Дэрэгдэх хань дэггүй хүүхдүүдээ халамжлаарай. Хөх тэнгэртэн залбираарай. Хөрөс дэлхийг хайрлаарай. Хан тэнгэртэн залбираарай. Хам нөхрөөм түшээрэй. Хадмаа хайрлаарай. Ханан дээдлээрэй. Хүүхдүүдэн сургаарай. Хамт олноо хамгаалаарай. Миний охин. Ингээд миний охин аавынхаа дээлийн ингэрээс гарлаа шүү. Аав нь чамдан хайртай. 2025 оны 6 дугаар сарын 28-нд ааваас нь